Сайн байцгаана уу итгэлийн ах дүүсээ. Эзэн Есүс Христийн нэрээр Монгол улсаас та бүхэнд мэдчилж байна. Та бүхэн минь ажил хөдөлмөр дээр эзний нэгүсэл дүүрэн байгаа гэж найдаж байна. Миний хувьд ч гэсэн Монгол улстай эзний нэгүсэл доор ерөөлтөө өдрүүд байна. Миний төлөө болон манай гэр бүлийн төлөө санаа тавин залбирч байгаа итгэлийн ах дүүстэй тэр талархаж байна. Эзний зөвшөөрсөн тэр цаг удахгүй уулзна гэж найдаж байна. За өнөөдөр бидний хувьд дэлхийд даяарх Христ итгэгчдийн хувьд, чуулгануудын хувьд нэгэн баяр түл явдал болж байгаа. Нэгэн гайхалтай, талархалтай үйл бодол болсон нь бидний эзний амилсны баярын өдөр юм аах. Тэгэхээр үнэхээр эзний амилсны баярын мэндийг та бүхэндээ бас өргөн дэвшүүлье. Та дэрэгдэх хүндээ та бидний эзэн амилсан юм аа. Танд үнэхээр баяр хүргэе хэмээн бас би биэндээ бас баярыг хүргэхгүй юу гэж хүсэж байна. За хамтдаа үгийн цаг руу оръё. Тэгээд залбирая. Эзэн минь та биднийг өдрөдөж өгөөч. Бидний дунд байгаач. Амийг минь та хөтлөөч. Сонсох чихийг та өрөөж өгөөч. Эзнийхээ нэрээр залбирч байна. За өнөөдөр хамтдаа Марк номын 16 дугаар бүлгийн 1-8 дугаар хэсгээс чухал зүйлүүдийг олж харцгаая. Тэгэхээр Христ амилан гэдэг. Ер нь энэ амьлалт гэдэг зүйл бол Христ итгэлийн гол цөм баг. Энэ дэлхий дээр юунаас ч юугаар ч батлах шаардлагагүй үнэн гэж байдаг. Тэгээ тэр үнэн бол бид нар төрсөн үнэн, өгөх нь үнэн юм. Энэ зүйлийг хүлээж авахгүйгээр энэ зүйлийг туулахгүйгээр өнгөрөх хүн гэж байхгүй. Хэрвээ би төрсөн бол энэ дэлхийг орхих нь үнэн гэсэн. Харин Христ итгэл гэдэг энэ зүйл бол бид энэ дэлхийг орхих үйл явцад орхисны дараа бидний амьдрал дах гайхалтай ерөөл юм а гэдгийг Библи хэлсэн байдаг. Түүгээр зогсохгүй орхисны дараах амьдралын ерөөл төдийгүй. Өнөөдөр бид энэ дэлхий дээр амьдарч байхад ч гэсэн бидний амьдралын гайхалтай удирдамж, бидний амьдралын ерөөл чиглүүлэг, Бурхны гайхамшиг бидний амьдралд биелэх тэр үйл явц юм аах танд. Тэгэхээр энэ үнэнтэй шууд холбогддог нэг зүйл бол Христ амилсан үйл явдал юм аах танд. Хэрвээ Есүс Христ амилаагүй байсан бол Христ итгэл хоосон байх байсан. Хэрвээ Есүс Христ амилаагүй байсан бол Христ итгэл устдаж алга болох байсан. Харин Есүс Христ амилснараа энэ дэлхийн түүхийн туршид тэр гэрчлэгдэж энэ дэлхийн түүхийн туршид түүнийг хүмүүс дагаж түүн дотор ерөөлийг хүлээж авч түүгээр зогсохгүй авралын баяр хүрд алхаж байгаа ийм гайхалтай түүхийг гүйцэтгэж байгаа. Ийм гайхалтай Бурхны гэрч болон амьдарч байгаа хүмүүс бол яалтчгүй Христ итгэгч нар юм аа гэдэг. Тэгэхээр яг л энэ амьдлалтай холбоотой чухал хэдэн зүйлийг өнөөдөр яг энэ бидэнд өгөгдөж байгаа Марк номын 16 дугаар бүлгээс өнөөдөр хүлээж авцгаая. Тэгэхээр эзэн Есүс Христ энэ дэлхий дээр амьдарч байхдаа түүний ярьж байсан, түүний үйлдэж байсан, түүний тунхаглаж байсан, тэр бас хүн төрлөختөнд илэрхийлж байсан олон зүйлсийг сайн мэдээний номууд дээр илэрхийлсэн байдаг. Тэгэхээр энэ бол ямар нэгэн хийсвэр ч юм уу, ямар нэгэн зохиомол зүйл ерөөсөө биш. Харин энэ бол бодит түүх буюу хүн төрлөختнийг Бурхан хайрлсан Бурханы түүх юм аах танд. Тэгэхээр Марк номын 16 дугаар бүлгийн 1-8-ыг би уншиж өгье. Энд дээр юу гэж байгаа гэхээр амралтын өдөр өнгөрөхөд Магдалины Мария, Яаковын эх Мария, Соломон нар ирж түүнийг тослохоор анхлын үнэртэн худалдаж авчээ. 7 өдрийн эхний өдөр маш эрт нар мандахад тэд булшинд хурж ирэв. Тэд өөр хоорондоо тэр бурл чулууг булчны амнаас хэн бидэнд өнхрүүлж өгөх билээ гэж ярилцаж байваа. Дээш харахтаа тэр бурл чулуу хэдийгээр асар том байсан ч түүнийг өнхрүүлэн зайлуулсныг тэд харжээ. Тэд булчинд ортол баруун талд нь цагаан нөмөрг нөмөрсөн нэгэн залуу сууж байхыг хараад гайхлаа. Тэр тэдэнд "Бүү гайх, цовдлогдсон Назарын Есүсийг та нар хайж байгаа. Тэр амилсан.
Дахин хэлээ. Тэр амилсан. Тэр энд байхгүй. Харагтун түүнийг тавьсан газар энэ байна. Харин явж түүний шав нарт болно. Петр тэр та нараас түрүүнд Галил руу явсан тул айлдсныхын дагуу тэнд та нар түүнийг харах болно гэж хэлгэв. Тэднийг айдас чихүц эзэмдсэн тул булчнаас гарангүй. Тэд айснасаа болоод хиндэж юу ч хэлсэнгүй гэж. Тэр өнөөдрийн үгээс бүгд хамтдаа маш товчхоноор гол зүйлийг олж харцгаая. Нэгдүгürt нь юу болсон бэ гэхээр бул харалт чулуу зайлуулагдсан. Дахин хэл. Бул харалт чулуу зайлуулагдсан. Тухайн үеийн заншил ёсоор юудэчүүд энэ дэлхийг орхисон хүмүүсийг хадан булшинд тавьдаг байсан баг. Энэ бол Израилийн ард түмний дунд хот энэ уламжлалт арга баг. Тэгэхээр эзэн Есүс Христ хүн төрлөختний төлөө ирж хүн төрлөختний гэм нүглийг үүрэн заалмаа дээр цовдлогдсон. Тэр үнэхээр тэр тарчлагдана зовсон. Бид нар өнгөрсөн 7 хоногийн туршид дэлхийд даяар зовлонгийн 7 хоног буюу бас зарим тохиолдолд зовлонт 7 хоног гэж тодтогдоод байна. Тэмдэглэн гэх юм уу дурсан санан эзэн Есүс Христ бидний төлөө ирсэн хүн төрлөختний гэм нүглийн төлөө ирээд тэр яг юу тулсан бэ? Ямар зовлон эдэлсэн бэ гэдэг тухай бид нар өдөр бүр эзний үгээс суралцаж бас түүний дурсан санаж магадгүй бас өөрсдийнхөө чадах чинээгээр бас түүнтэй бас ойрхон байхыг хичээсэн ийм 7 хоног болсон байхаа гэж найдаж байна. Тэр эзэн Есүс Христ хүн төрлөختний гэм нүглийн төлөө энэ дэлхий дээр ирээд тэр бүх зүйлийг төгс болгохын тулд загалмаа дээр цовдлогдсон гэдэг. Яг бол хүн төрлөختний авралын төлөө цус урсгах ёстой байсан. Тийм учраас эзэн Есүс Христ тэр цусыг урсгаж тэр хүн төрлөختөнд тэр авралын найдварыг энэ өгөх төлөвлөгөөний гол биелэл болж байгаа ийм үйл явцаар гэсэн. Тэгэхээр яг л энэ үйл явцыг эзэн Есүс туулаад заалмаа дээр цовдлогдоод энэ дэлхийг орхисон. Бидний хэлээр бол нас барсан. Тэгэхээр тэр нас барсан учраас тухайн үеийн заншил ёсоор түүнийг булшинд тавьсан байна. Тэгэхээр энэ булшинд тавьсан тэр үед түүний дагалдагч нар дундаас хэсэг эмэгтэйчүүд энэ амралтын өдрийн дараа өдөр буюу энэ эзэн Есүс Христ бол 5 дахь өдөр цовдлогдсон гэж үздэг. Судлаачдын харж байгаагаар тэгээд 5 дахь өдөр хагасаа өдөр гэдэг бол Израилийн юудэчүүдийн хувьд бол ариун өдөр буюу амралтын өдөр Бурханаас дуртайж өгсөн. Тэр амралтын өдөр тэгээд түүний өнгөрөөгөөд ажлын эхний өдөр байгаад байгаа шүү дээ. Ер нь бол тэр энэ өдөр бол ер нь бүтэнсэн өдөр байна. Өнөөдөр бидний Христ итгэгч нарын баяраа тэмдэглэдэг, эзэн дотор нэгддэг, түүнд хүндэтгэл мөргөлрүүдэг энэ өдөр гэсэн үг юм. Тэгэхээр энэ 3 өдрийн дараа хэсэг эмэгтэйчүүд нөгөө булш руу явсан баг. Харин Есүс Христийг булшинд тавих үед нэгэн үйл явдал болсон нь яасан бэ гэхээр маш олон хүмүүс түүнийг амилнаа гэж амилж магадгүй гэж айж байсан. Яг бол олон тийм ер нь бол Есүс Христийг үзэн ядалтаас болоод хатаархлаас болоод цовдлсон байгаа шүү дээ. Эзэн Есүс Христ олон гайхамшигыг үйлдсэн. Би бол энэ дэлхийн хаан байна. Би бол Бурхны хаанчлалыг тогтоогч байна хэмээн өөрийгөө тунхаглаж тэр бас гэрчилснийхаа төлөө буруутгагдаж ер нь бол цовдлогдсон. Тухайн нийгмийн удирдагч нар түүнийг цовдлсон байна. Тэгээд түүнийг амилна. Яг бол эзэн Есүс Христ энэ хугацаанд юу гэж хэлж байсан бэхээр би 3 хоногийн дотор амилах болно гэж өөрийгөө гэрчилж бас тунхаглаж өөрийн дагалдагч нартаа бас энэ зүйлийг хуваалцаж байсан. Харамсалтай нь энэ зүйлийг дагалдагч нар нь ойлгохгүй байсан. Харин түүнийг тэр булшинд тавих үед яасан бэхээр тэр удирдагч нар түүнийг бас магадгүй амилчиж магадгүй гэж яасан бэлээ? Түүний булшийг маш том чулуугаар хаасан байсан.
Тэгээ бид нар эндээс эзний үгээс сайн харах юм бол маш том чулуу байна. Тухайн нөгөө эзний дагалдагч нарын дундх нөгөө эмэгтэйчүүд түүний тусалгаар очиж яваа эмэгтэйчүүд хоорондоо ярилцаж байсан байна. Тэгэхээр энэ 3 хоног гэдэг бол тэгэхээр маш чухал. Бас энэ 3 гэдэг энэ тоо бол Христ итгэгчдийн хувьд хүн төрлөختний хувьд бол маш чухал тоо байна. Нэг өсөндөө эцэг хүү ариун сүнс буюу 3 бурхныг илтгэсэн ийм үйл явдал. Ийм онцгой тоо байдаг байна. Онцгой ийм илэрхийлэл байна. Тэгэхээр эзэн Есүс Христ ч гэсэн 3 хоногийн дотор амьлж байгаа нь яг л энэ зүйлийг бас хүн төрлөختөнд гэрчилсэн бас тунхагласан юм үйл явдал. Тэгэхээр бурхан хүн төрлөختнийг захирддаг. Бурхан түүхийг удирддаг. Бурхан хүн төрлөختний амьдралд гайхалтай үйл явцуудыг чиглүүлдэг гэдэг энэ ойлголт, энэ итгэл, энэ бодит байдал хүн төрлөختөнд байдаг юм аа. Тэгэхээр яг л энэ Бурхны өдөрдмжийн дагуу яг л энэ 3 хоногийн дараа түүний шавнаар түүний тусалгаар булш руу очсон багтах. Тэгэхээр тэнд очсноор юу болсон бэ гэхээр нэгэн гайхалтай зүйл нь бул хар чулуу авагдсан. Нөгөө том хүнд чулуу булшны амнаас холдсон байгааг түүний дагалдагч нар харсан багтах. Тэгэхээр яаж энэ зүйлийг харсан бэ гэхээр бид нар өнөөдрийн ихээс харах юм бол хэсэг эмэгтэйчүүд яасан бilé? Үүрээр нар мандахаас өмнө бүр хэлэхдээ үсгээр маш эртгэж хэлсэн баг. Тэгэхээр магадгүй энэ эмэгтэйчүүд маш их догдолсон, маш их хүлээлттэй байсан баг. Тэгэхээр эндээс харах юм бол тэд үнэхээр эзэн бурхнаа ямар их хайрлсан хайр байгааг бид нар эндээс олж харж болж байгаа. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр бурхныг харах хайрлах хайраар дамжуулан бурхны гайхамшигыг бид харах боломжтой юм аа. Өнөөдөр ч гэсэн бидний амьдрал магадгүй яг л энэ бул хар чулуу шиг тийм хүнд өдрүүд байж болох юм. Магадгүй яг л энэ бул хар чулуу шиг тэр эзний булчны амийг хаасан тэр бул хар чулуу шиг тийм ойлгомжгүй утгагүй тийм өдөр хоногуд ч бидний амьдралд бас байж болох юм. Гэхдээ бид үнэхээр бурхныг хайрлах хайраар энэ бул хар чулууг бас онгойлгож өөрсдийн тэр зүрх сэтгэл амьдралын тэр хүнд өдрүүдээс бас холдуулах боломжтой юм гэж бас би танд хэлж урамшуулахыг бас хүсэж байна гэх юм. Тэр юу хэлэх гээд байна гэхээр бид эзэн бурхнаа хайрласнаар бид бурхны гайхамшигыг амьдралдаа хүлээж авах болно. Энд яг л тийм үйл явдал болсон. Түүний дагалдагч нар тэр дунд эмэгтэйчүүд. Тэр эмэгтэйчүүд гэдэг бол тухайн нийгэмд маш гадуурхагдсан үл тоогдсон тийм ялгуурлыг хүлээж авдаг байсан ийм нийгэм байна. Нэг өсөндөө хинч биш тэр хүмүүсээр дамжуулан бурхан гайхамшиг хүн төрлөختөнд үлдээсэн байна. Тэр гайхамшиг юу байсан бэ гэхээр бул хар чулуу булшнаас холдсон. Булшны амаас холдсон гэсэн. Булш нээгдсэн гэсэн байна. Тэгэхээр үнэхээр бурхныг хайрлах хайраар өдөр хамтдаа бурхны гайхамшигыг бас авч хүлээж авч амьдрцгаая гэж эзний нэрээр ятгахж байна хатан. Бас уриалж байна, бас урамшуулж байна хатан. Хоёр дахь нэг чухал зүйл юу байсан бэ гэхээр тэд тэрийг хараад хоорондоо гайхаа тэгээд яасан вэ? Булш руу явж орсон багт. Тэгэхээр бид нар 5 дахь хэсгээс харах юм бол булш руу явж орох үед тэнд юу болсон бэ гэхээр эзний тэнгэр элчтэй уулзсан. Тэнгэр элчтэй уулзах үед тэнгэр элч тэдэнд нэгэн гайхалтай зүйлийг хэлж өгсөн нь тэр байхгүй. Та нарыг энд юу хийж явааг би мэдэж байна. Харин та нарын хайж байгаа тэр Назарын Есүс байхгүй. Юу хэлсэн бэхээр тэр амилсан юм аа гэж хэлсэн. Тэгэхээр өдөр хамтдаа өнөөдрийн үгийн 6 дахь хэсгийг харцгаая. Тэгээд тэн дээр маш тодорхойгоор хэлж өгсөн байгаа юм аа. Тэр тэдэнд бугайх совдлогдсон Назарын Есүсийг та нар хайж байгаа. Тэр амилсан. Дахин хэлье. Тэр амилсан гэж. Та дэргэдэхэндээ хэлэхгүй юу? Ах дүүнрээ, миний найзаа, миний ахаа, миний ихчээ, бидний эзэн амилсан юм байна. Бидний эзэн амилсан байна. Тэр үнэхээр амилсан юм байна гэж
үнэхээр хэлэхгүй юу? Тэгэхээр тэр Тэнгэр элч юу гэж хэлсэн бэхээр тэр тэдэнд бүх гайх цовдлогдсон Назарын Есүсийг та нар хайж байгаа. Тэр амилсан, тэр энд байхгүй, харах түн түүнийг тавьсан газар энэ байна гэж хэлсэн байна. Тэр эзэн Есүс Христ бол амилсан. Амилсан үйл явдлыг энд бас маш тодорхойгоор хэлж өгсөн байна. Тэр ганцхан Марк номон дээр илэрхийлсэн биш сайн мэдээний номууд дээр маш тодорхойгоор бас илэрхийлж өгсөн байна. Түүгээр зогсохгүй Библи, эзний үг, түүгээр зогсохгүй хүн төрлөختний үйл явц юу гэсэн бэхээр Есүсийн тухай гэрчилсээр байсан. Библийн эхлэл номноос ахуулаад энэ цагийн хүртэл мөн илчлэл ном хүртэл одоо энэ эзний үг дуустал юуны тухай илэрхийлж байгаа гэхээр ерөөсөө Есүс Христийг илэрхийлдэг. Эзэн Есүс Христ хүн төрлөختний төлөө ирнэ. Тэр амилна гэдгийг маш тодорхойгоор гэрчил ишигзүүлсэн ийм үйл явдлуудаар дүүрэн гэдэг. Хэрвээ Библийг ургангуулад нэг удаа нэг үгээр илэрхийлэх юм бол ерөөсөө яг энэ амлалтыг илэрхийлж байгаа хэрэг. Тэгэхээр хүн болгон үхлийг туулдаг бол харин эзэн Есүс Христ яасан бэхээр үхээд амилсан байхад байгаа. Тэгэхээр амлалт гэдэг бол эзэн Есүс Христэд итгэгчдийн мөн Христ итгэлийн гол цөм юмаа гэдгийг энд хэлмээр байна гэх юм. Тэгэхээр эзэн бурхнаа хайрлсан хайр хоёр дахь гайхамшигыг авчирсан нь юу вэ гэхээр бид үнэхээр тэр хайрын дотор, тэр итгэл дотор аврагдсан юм байна. Тэр амилсан учраас бидний аврах хүч чадалтай юм байна. Бидний үнэхээр тэр угаасан юм байна. Цагаатгсан юм байна. Тэгэхээр энэ л итгэлийн хүмүүс бурхныг хайрлах хайрын дотор тэр өглөө эрт, тэр маш эрт тэд үүрээр ирснээр бол харч болов нэгцнийг харж түүгээр зогсохгүй дотгошоо ороход эзэн Есүс Христ амилсан байгааг харсан баг. Тэдний түүний нүдэн гэрч болсон байгаа. Тэгэхээр бурхныг хайрлах хайр хүн төрлөختний амьдралд өөрийнхөө амьдралд нүдэн гэрч буюу бодит гэрч болон амьдрдаг юм байна. Тийм учраас дэлхийд даяар өнөөдөр Христ итгэгчнэр түүнийг үргэлжил гэрчилж, түүний сайн мэдээг тунхаглаж, түүний тухай хуваалцаж, амьдралдаа зүрх сэтгэлдээ өөрийн ирээдүйн замлалдаа гайхалтай гэрэл гэгээг, баяр баясгалыг авчирдаг ийм л үйл явц байгаа. Тэгэхээр Библийн дагуу хэлснээр бид ирээдүйд авралыг аваад зогсохгүй бид энэ дэлхий дээр ч гэсэн түүнээс ёроолыг хүлээж авч тэр ёроолыг бид түүний хайрласнараа түүний гайхамшиг дотор бид нар хөтлөгдөн, чиглүүлэгдэн явдаг ийм үйл явц байна гэх юм. Тэгэхээр бид дахин данд хэлье. Бидний эзэн бол амилсан юм аа. Эмэгтэйчүүд болшоо орох үед Тэнгэрлэгч тэдэнд нэгэн гайхалтай зүйлийг илчилж өгсөн нь юу байсан бэ гэхээр тэр байхгүй. Тэр амилсан. Та бүхэн харах тун түүний тавьсан булш энэ байна. Түүний тавьсан газар энэ байна. Тэр хоосон байгааг та нар харж байгаа үстэй гэж хэлсэн байна. Амен. Тэр тухайн нийгэмд маш их айдас байсан учраас хэрвээ тэр амлаагүй байсан бол олон хүмүүс тэр дундаа тухайн нийгмийн удирдагчнар түүний цогцыг гаргаж ирээд олон түмэнд харуулах байсан. Хэрвээ амлаагүй байсан бол яах ёстой вэ? Хүний цогцүүлдэх ёстой шүү дээ. Харин энд ийм үйл явдал болоогүй. Яг бол тэд айснаас болоод тэр атаархлаасаа болоод тэд үнэхээр өөрсдийнхөө тэр эрх мэдлийг алдчих вэ гэдэг тэр айцаасаа болоод ер нь бол эзнийг цугласан шүү дээ. Тийм учраас тэд өөрсдийгөө хамгаалахын тулд яах ёстой байсан бэ гэхээр түүний цогцыг олонд харуулan зарлах байсан. Яг бол түүнийг бас ичгүрд оруулахыг бид нэр хүсэмжилж ирсэн гэсэн. Харин харамсалтай бас гайхалтай тийм зүйл болоогүй. Талархалтай тийм зүйл болоогүй гэсэн. Яс бидний эзэн амилсан юм байх түнэр. Тэгэхээр бид амилсан бурханд итгэж тэр амилсан бурхнаар өдөрдүүлэн чиглүүлэгдэн явдаг ерөөгцөн хүмүүс юм байх түнэр. Тэгэхээр хоёр дахь нэгэн гайхалтай зүйл нь юу байсан бэ гэхээр бидний эзэн амилсан буюу Христ итгэлийн голцсон энд
явж байгаа маахтан. Амен. За, гурав дахь нэг чухал зүйл нь юу болсон гэхээр тэр амилсныг бид нар харах ёстой шүү дээ. Мэдэх ёстой шүү дээ. Хүлээж авах ёстой шүү дээ, тийм. Тэгэхээр үргэлжлүүлээд 7 дугаар хэсэгдэр маш тодорхойгоор хэлж өгсөн байна. Тэнд юу гэж байгаа вэ гэхээр нөгөө Тэнгэр элч түүний шавнарт хэлж харин явж түүний шавнарт болон Петрт тэр та нараас түрүүнд Галил руу явсан тул айлцсныхан дагуу тэнд та нар түүнийг харах болно гэж хэлвэ гэсэн байна. Яг өнөөдөр бидэнд өгөгдсөн эхийн дагуу юу гэж хэлсэн бэ гэхээр тэр айлцсныхаа дагуу та нар хаана гэж Галилд Есүсийг харах болно гэж хэлсэн. Нэг өсөндөө Галилд амилсан Есүсийг харах болно гэж хэлсэн байна. Тэгэхээр ер нь бол Галил аймаг тэр тусмаа тэгээд цаашаа Назар одоо тий тусганд ер нь бол эзэн Есүс харагдсан. Илчлэгдсэн гэсэн. Нэг өсөндөө амилсныхаа дараах анхны гайхамшиг өөрийн дагалдагч нарын дунд хийсэн зүйл нь юу гэхээр Галил аймагт өөрийн дагалдагч нартайгаа уулзсан баг. Өөрийн дагалдагч нартаа үзэгдсэн баг. Тэгэхээр Галил гэдэг энэ нэр бол маш чухал нэр байна. Яасан баг вэ? Эзнийг харсан. Тэр одоо утгыг илэрхийлж байгаа. Тэгэхээр бид үнэхээр энэ гайхалтай нэрийг тээж яваа чуулган багт байгаа. Тэгэхээр эзний өөрийн үгэндээ амлаж байсан зүйлүүд яасан бэхээр би Галил аймагт та уулзах болно гэдгийг үргэлжил хэлжсэн байна. Тэр бүгд хамтдаа Марк номын 14-р бүлэг дээрээс бас энэ зүйлийг олж харахыг хичээцгээе. Тэр Марк номын 14-р бүлгийн 28 дээр юу гэж хэлсэн бэ гэхээр харин би амьлуулагдсныхаа дараа та нараас өмнө Галил очно гэж хэлсэн байна. Амен. Мөн Матай номын 28 дугаар бүлэг дээр 28-ийн 10 дээр юу гэж хэлсэн бэ гэхээр ингэж байгаа. Тэгээд Есүс тэдэнд "Бүү явж ах дүүс минь Галил руу яв гэж мэдэгд тэнд намайг тэд харах болно" гэж хэлсэн байна. Эзэн Есүс Христийг Галилд харах болно гэж хэлсэн байна. Мөн Матай номын 26 дугаар бүлгийн 32 дээр ингэж хэлсэн. Харин би амьлуулагдсныхаа дараа та нараас өмнө Галил очно гэсэн байна. Тэгэхээр саяны үздэн хэсгүүдээс 2 дээр нь юу гэж хэлсэн бэ? Та нар Галил очиод намайг харах болно гэдгийг хэлсэн байна. 3 дахь зүйл дээр нь үсгэн би Галил руу очих болно гэж бас хэлж өгсөн байна. Тэгэхээр ах дунраа амилсан Есүсийг түүний дагалдагч нар Галил аймаг харсан юм. Тэгэхээр Галил аймаг гэж яг хэн бэ? Ямар газар вэ? Бид нар Библийн хэсгүүдээс харах юм бол мөн бид нар уршаа Матай номын 4-р хэсэг 2-р хэсгүүдээс харах юм бол тэр бол харийнхны одоо газар байна. Харих. Назар бол харих юмаа гэдгийг хэлж өгсөн байна. 2-р бүлгээс бас хараад уншаарай. За. Тэгэхээр харийнхан гэдэг бол тухайн нийгэмд бол маш их гадуурхагдсан одоо энэ хүмүүс байна. Ямар нэгэн одоо нийгмийн одоо энэ тусламж дэмжлэгийг, нийгмийн халамжийг одоо хүлээж авч чаддгүй гэсэн. Нийгмээс ер нь бол нэлээд гадуурхагддаг. Нэг өсөндөө бурхнаар хаягдсан хүмүүс гэж хүртэл үздэг. Тийм одоо хүмүүсийн тухай ярьж байгаа гэсэн. Тэгэхээр энэ аймаг бол ер нь бол яг тийм утгатай бас аймаг байгаа. Ер нь тэгэхээр энэ Галилд энэ гадуурхагдсан энэ Галил яасан гэхээр бурхан өөрийн дагалдагч нартай харагдсан байна. Амилсны дараах гайхамшиг гэсэн үг байна. Тэгэхээр нэг өсөндөө юу гэж хэлж байгаа нэхээр бурхан бүх зүйлийг захирдаг. Бүх зүйлийн эзэн, бүх зүйлийг тодтолж байгаа гэдэг зүйлийг энэгээр бас давхар илэрхийлж өгсөн иш үзүүлэг явуулж байгаа гэсэн. Нэг өсөндөө Библийн иш үзүүлэг биелээ болж байгаа гэсэн үг байна. Амен. Хүн төрлөختөн аврагдана гэдэг, хүн төрлөختнийг аврах болно гэдэг энэ иш үзүүлэг, энэ баярт зүйл биелээ болж байгаа юм үйл явдал болж байгаа гэсэн үг байна. Тэгэхээр бидний эзэн амилсныхаа дараа Галилд ирж үнэхээр өөрийн дагалдагч нартай
харагдсан байна. За тэгэхээр Галил аймагт тэр өрийн дагалдагч нартай харагдсанараа нэгдүгээр иш үзүүлэг биелэгдэж Бурхны олон зүйл биелээ болсон юм явдал баг. Нэг үсэндээ тэр үнэхээр төгс үннийг төгс байдлыг бий болгосон ийм гайхалтай үйл явдал болсон баг. За мөн нөгөө талаасаа тэр өөрийн дагалдагч нарыг сэргээс өөрийн дагалдагч нарыг урамшуулсан. Өөрийн дагалдагч нарын найдварыг таслаагүй. Тэдний өөрийн дагалдагч нарын найдварыг үргэлжлүүлэх тэр гайхалтай үйл явдлыг хийсэн байна. Тэрээс мэхээр Галил аймагт ер нь бол эзэн Есүс Христ ирээд гимшцгээ Тэнгэрийн хандлал ойрхон байна гэдэг хамгийн анхны дагалдагч нараа дуудсан байна. Нэгсэндээ эзний дагалдагч нар дуудагдсан тэр газар гэсэн үг. Мөн Галил аймагт эзэн маш олон гайхамшгуудыг хийсэн байна. Тэр тэнд 4,000 хүнийг хооллож, 5,000 хүнийг хооллож тэр үнэхээр гайхалтай олон үйл явцуудыг Галил аймагт хийсэн буюу өөрийн дагалдагч нарын хэн байсан бэ? Мөн чиний амьдралд юу хийгдсэн бэ? Чамтай хамт байсан Есүс юу хийж байсан бэ гэдгийг сануулсан буюу анхны хайрыг сануулсан ийм үйл явдал байдаг. Тэгэхээр бид ч гэсэн эзнийг үнэхээр зүрхэндээ хүлээж авч яг л тэр гадуурхагдсан тэр үл уучлагдсан тэр л одоо тэр зүрх сэтгэл дотор бид эзэн дээр ирж харин бид уучлагдсан, бид үнэхээр хайрлагдсан, бид үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн нэг юм а гэдгийг бид ойлгож түүгээр зогсох бидний амьдралд найдвар баг. Бид үнэхээр аврагдсан нэг юм а гэдгийг бид ойлгож түүний амьдралд гимшиж түүний өмнө гимшиж бидний амьдрал үнэхээр түүн дотор өөрчлөгдсөн өдөр хоногудаа бид нар сандгаах юм. Эзэнтэй уулзсанаар. Нэгсэндээ амьдралын гол утга учир бас тэр байсан баг. Яасан бэхээр өөрийн дагалдагчдыг сэргээж болсон. Нэгсэндээ бид түүнийг хайрласнараа бидний амьдралд өөрчлөлт ирсэн. Хатунараа өөрийн амьдралын итгэлийн амьдралын түүхийг эргүүлээд бодоод үзэр. Бас тунгаагаад үзэр, шүүгээд үзэр. Бид үнэхээр эзэнд сэтгэлээ өгж байх үед яг л энэ дагалдагч эмэгтэйчүүдийг түнд сэтгэлээ өгч байх үед түүнийг догтлон хүлээж байх үед түүнийг танд мэдхийн төлөө өөрсдөө зориулж байх үед амьдралынхаа бүхий л үйл явцын өмнө түүнийг тавьж байх үед бидний амьдрал үргэлжил өөрчлөлтүүд явагдаж байсныг бас явагдаж байгааг бас явагдахыг бид эндээс харж болж байна гэх юм. Тэгэхээр нэг үсэндээ юу гэж хэлсэн бэ гэхээр маш товчхонд би энэ зүйлүүдийг базяа гэж бодож. За нэгдүгээр булчны бол харж болов авагдсан. Хоёрдугаарт бид Тэнгэр элчийн хэлснээр Тэнгэр элчийн айлцснаар түүнийг олж хараа зогсохгүй эзэн Есүс Христ амилсны гэрч болсон болов түүний одоо дагалдагч нар түүнтэй бид ч гэсэн түүний гэрч болж байгаа. Тэр амилсан учраас бидний амьдралд ажиллаа хийдэг тэр амьд гэдгийг бид нэр гэрчилсэн тэр одоо гэрчнэр юм ахтан. Гурав дахь нэг зүйл нь юу байсан бэхээр бид Галил аймагт түүнтэй уулзсан юм. Галил аймагт бид Галилч шуулганд бид үнэхээр түүнтэй уулзсан юм ахтан. Амен. Тэгэхээр энэ бүгдийг базаад хэлэхэд юу гэж хэлж ийнэ? Эзний агуу тушаал болох бүх зүрхээрээ эзний хайрл. Бид үнэхээр Матай номын 22 дугаар бүлэг, Марк номын 12 дугаар бүлэг, Лук номын бид 10 дугаар бүлгүүдээс түүний гайхамшигтай зүйлүүдийг олж харах боломжтой. Тэр юу хэлсэн бэ гэхээр би энэ бүх зүйлүүдийг базаад хэлье бүх хүн төрлөختний түүхэнд болсон, хүн төрлөختний түүхэнд болох, хүн төрлөختний түүхэнд Бурхны хийж байгаа энэ гайхамшигуудыг нэг үгээр нэг өгүүлбэрт үнэхээр оруулахад юуны төрөнд үлээ бүх зүрхээрээ эзнээ хайрлаж хэлсэн. Тэгэхээр тэр хайрын илэрхийлэл өнөөдөр яг энэ амьлалтын гэрч болон зогсож байгааг бид нэр харж байна гэх юм. Тэгэхээр хамтдаа тэгэхээр бүх зүрхээрээ эзнээ хайрлцгаая гэх юм. Мөн хоёр дахь зүйл нь юу гэхээр бид үнэхээр юуны төрөнд өөрийгөө хайрладаг шиг хөршөө хайрлаа гэж хэлсэн байх юм. Тэгвэл зогсохгүй дайснаар хайрлаа гэж хэлсэн байх. Тэгэхээр бид үнэхээр
Галил аймагт түүнийг харахыг хүсэж байгаа бол үнэхээр Галилд түүнтэй уулзахыг хүсэж байгаа бол бид үнэхээр хөшөө өөрийн адил хайрлах үйл явц юм багтаа. Тэгэхээр энэ амьлалын үнэхээр гол чухал мессеж юу байсан бэ гэхээр хүн төрлөختөнд Бурхны хайр тунхаглагдаж хүн төрлөختний аврал төгс болж байгаа үйл явц юм багтаа. Тэгэхээр бас Иохан юу гэж гэрчилсэн байдаг вэ гэхээр та нар бие биенээ хайрлаа гэж хэлсэн. Хэрвээ та нар бие биенээ хайрлах юм бол та нарын дунд бий байх болно гэж эзнийг гэрчлэн тунхагласан юм багтаа. Нэгсэндээ эзэн тэгж одоо илчлэгдсэн байдаг гэсэн үг багтаа. Та нар бие биенээ хайрлал та нарын дунд бий байх болно гэж. Хэрвээ эзэн бидний дунд байх юм бол бид үнэхээр юунаас айх юм? Юунаас эмээх юм байх вэ? Тэгэхээр амьлсан Есүс итгэлээ хүчгээ явах юм. Амьлсан Есүсийг тунхаглаж амьдарцгаая. Амьлсан Есүсийн гэрч байцгаая явах юм. Эзэн бидний юу их болтгоо. Хамтдаа залбирая. Эзэн үнэхээр тандаа талархъя. Бидэнд та үнэхээр найдварыг өгч, бидэнд та урам зориг өгч, биднийг та өөрийн авралдаа багтаасны төлөө талархаж байна гэх юм. Өнөөдөр үнэхээр танд өргөж байгаа хүндэтгэл мөрөглүүдийг нь та хүлээж аваарай эзэн. Их эзэн та үнэхээр Галилч чуулган дуудагдсан өөрийн хүмүүсийг та өрөөж өгөөж гэж танаас гуйж байна эзэн. Үнэхээр Галилч чуулган дуудагдсан байгаа та өөрийн үнэхээр тэр хайрлагдсан хүмүүсээ та өрөөж өгөөж гэж танаас гуйж байна эзэн. Үнэхээр бид үнэхээр таны нүдэн гэрч, бид таны үнэхээр амьдралын гэрч, бид үнэхээр таны амьсгалын гэрч байх та үнэхээр туслаарай гэж танаас гуйж байна эзэн. Бидний амьдрал үнэхээр танаар хайрлагдаж, бид үнэхээр бас таныг хайрлаж, бидний амьдрал үнэхээр танаар хайрлагдаж, бид үнэхээр бусдыг хайрлахад та туслаарай эзэн минь ээ. Үнэхээр та биднийг өрөөх болтугай. Эзний нэрээр бүх зүйлийг даатгах залбирч байна. Баярлалаа хтунраа. Эзэн бидний өрөөх болтугай. Өдөр хамтдаа бүх зүрхээрээ эзнээ хайрлаж, бүх зүрхээрээ хөршөө харилцгаая. Тэгээд бүгдээрээ үнэхээр Галилд уулзцгаая. Бүгдээрээ Галилд эзнийг харцгаая. Эзэн биднийг ивэгээ.